байцгаана. Өнөөдөр найз нь зөрөгтэй тулгаа уншиж үзье. Зөрөгтэй тулгаа хээ. Тавтай зөрөгтэй тулаа. Хээр ихтэстэй тавтай шүлгийг огтор тулаа уучжээ. Баавга эрхийн бананаар баярын ширинээс зутгачжээ. Давхиж гэртээ ирээд дан идэл хаалгаа түгжээд би унсан юм гэж хамаг чадлаараа хашгиржээ. Энэ шүлэг надаа гоё лайк дараа самсгай дараад өргөн намайг дэмжиж байгаа бол хүн байгаа бол би дахиад шүлгээ уншиж өгч чадчихв шүү. За хай. Дээдсэн дахиад шүлэг оруулах гад орж ирсэн байна. Найз нь одоо хатад дуран шагаа уншиж өгье. Манайх хөдөлгөөнтэй болохоор нэлээд бүхгүй бол жоохон унцгаад яа. За, гэлээ. Хатад дуран шагаагаа ахны эцэгдээ цацлаа. Дүүгийн хайсан шагааг дэвжээ бүрхэн буулаа. Хонь ямаа тэмээмэр ховор дохоо анх үрдад буулаа. Ижлээ хүндэж авдаг эртний ёсыг дүүж үлчлэнөө. Хонь ямаа хоёрыг хооронд нь ялах гэж зүтгэлээ. Хонь ямаа хоёрыг хооронд нь мөрөгдлийг хоёрын өдрөө харсан гэж зүтгэлээ. Тэгдэггүй юм. Тэнгэр задран гэж тэнд сусан эмээ хошглоо. Адын надгаа ёслон илэм гэж бидэн сургалаа. Ийм шиг байгаа шүү. За манайхаа би бичлэг оруулах гэдэг саналтай байна. Хэдийн байцхан бодовч бичиг гүсэг мэднэ. Оюун бэлэг хоёроор ухаан эдмийг судлана. Үнэн зөргөө зөрглөн ургицлын авьяасаа нэгдүүлж ургицлын хүргээ хүлээгээд сургуулийн далхамыг журамлана. За надад лайк дараад би хөрмөн яган бадаж өмсөд нүрээ янаар ингээд өөрчлөлтүүлээд яваад байгаа. За би дахиад шүлэг оруулах. Би одоо 3 шүлэг өндөж байна. Одоо 4-р оруулах чинь. За хонь нэрдэг. Би хонь биш шүү. Би хонь мөн шүү. Би тулай мөн. Би бол ловон иддэг болохоор би ловонгаа идэж дуусгадаг бол та нар ловонгаа идэж дуусгаарай. Та нар ловон маш сайн гэдвэл цагаан гэж ээж авч хэлжсэн нөө. Намайг бол манай эмээ ээж аав анаа мэнэ хэлдэг болсон бол би тэгэл